За би 95 онд энэ сайхан аврагынхаа шавь нь болж байсан ийм хүн байгаамаа. Тэгээ одоо 30 жил өнгөрчээ. Анх одоо шавь орж анхны наадмын бэлтгэл сургуультанд одоо бас мөнх төгсчтэйгээ гарч тэр жилээ одоо Монгол улсын цолтой бүхий нэг болж Монгол улсын заан цолыг ингэж хүртэж байсан. Тэгээ мөнх төгсч маань өнөөдөр одоо энэ сайхан үйл хэргийг өргөжлүүлж яваа гэр бүл өрөө хүүхдүүд нь энэ сайхан гişөг энэ одоо өөрийнх нь алдар суугаа мандуулж явсан төвзөн гэлхийнх нь яг одоо дэргэд ингэж ийм сайхан гişөг усгаж байгаад одоо бас баяртай байна. Сэтгэл их сайхан байна. Тэгээ би бол одоо олон жил одоо мөнхд багштайгаа одоо наадмын бэлтгэл сургууль за босод гадаа дотоодын тэмцээн уралдаанууд чил зүг явж байлаа. Хөдөө гадаа одоо их олон жил бас зүг гэж Монгол бүхийхөө эрдэм ном за хүний одоо бүх хүний баримталж явах ёстой ёс чудаг дэг журам амьдралын одоо бас зааж сургаж исэн одоо ийм зүйлүүдийг сонсож явсан ийм их азтай одоо ийм хүн байгаа юм. Өөрийгөө тэгж одоо боддог. Тэгээ өнөөдөр их сайхан байна. Хүний одоо бүтээсэн байгуулсан гавьяа за тэгээ тэрнийхээ хажуугаар энэ ард түмэндээ одоо ингэ сайхан хүндэгдэж хайрлагдаж явна гэдэг бол их том одоо үйл хэрэг байдаг юм байна гэж ингэж бодож байна.